Сайн бацхан өрхөм үзэгчтэй та бүхэндээ энэ орой мэндийг хүргье. UBS Global сувгийн ажил амжилтын яриа нэвтрүүлгийн 5 дахь дугаар та бүхэнд хүрчээ. Ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийн зочдыг болон зочин хөтлөгчтэй та бүхэндээ танилцуулъя. Манай нэвтрүүлгийн энэ дугаарын зочин хөтлөгчөөр Пүрэвжавын Ган долгоор оролцож байгаа. За манай нэвтрүүлгийн зочноор LazyTube компани маркетингийн албаны захирал Пүрэвгийн Эрдэнэ талга хүрэлцэн ирээд байна. За сайн бацгаана уу. Та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Тэгээд нэвтрүүлгийн урилга хүрэлцэн хүлээж аваад хүрэлцэн ирсэн бас талархлаа илэрхийлье. За нэвтрүүлэг маань хүмүүсийн зочдынхаа ажлын туршлага, амжилтын түүх, урам зориг, мөн бизнесийн удирдлагын талаар ярилцаж үзэгчтэй сонирхолтой мэдлэг, мэдээлэл, урам зориг өгөх ийм зорилготой нэвтрүүлэг байгаа. Тэгээд юуны өмнө зочноосоо бас өөрийгөө танилцуулахгүй манай үзэгчдэд ямар хүн одоо энэ нэвтрүүлгийн зочноор өргөдөж оролцоод байгаа юм бэ гэдгээ танилцуулахгүй гэж байна. За баярлалаа. За намайг Эрдэнэ тулга гэдэг. Үндсэн мэргэжил бол дипломатч, улс төрч эдийн засагч мэргэжилтэй. За Бритик сургуульд бас удахгүй бас доктор хамгаалгаар ерөнхийдөө төлөвлөж бас янз бүрийн юмнуудаа хийж байгаа. За LazyTube бол 10 жил үндсэндээ ажиллаж байна. Заримдаа хүмүүс LazyTube багш ч гэдэг. Тэгээ албаны дарга энтергэлээд ямар ч байсан бүхий л ажилтны оролцол өнөөдөр ямар ч байсан 10 жилийн өнөөдөр бид нэг хамтдаа явж ирсэн байна. Тэгэхээр ийм мэрэгчлээ яаж яваад одоо багш болчихоо, олон хүүхдүүдийн багш, олон байгууллагын том захирлуудын багш болчихоо тийм. Яг тухайн үедээ яг дипломатч олон улсын харилцааны мэрэгчлэр төгсөөд бас энд дадлага хийгээд бас янз бүрийн ажил үйлчлэгээний санал авсан байсан ч гэсэн эргээд нь одоо харилцааны соёл, нийгмийн соёл тийм ээ одоо хүмүүсийг одоо ажил үйлчлэгээ өөрсдийнхөө амьдралыг одоо дээшлүүлэхтэнтэй тусдим болох утсаар энэ ажлууд нь энэ хийж байгаа зүйлүүд нь маш их таалагдсан. Ер нь заавал ингээд нөгөө өөрөө их одоо мэдээлэл ч юм уу мэдлэг олж авчаа тэрийг зөвхөн өөр дээр хадгалаад байх биш те. Тэрийг бусдаа хуваалцах замаар бас хөгжүүл хамтдаа өгчих юм болоо гэж л үндсэндээ бодсон. Ингээд 2003 оноос ингээд үндсэн менежер гэрээлээд тэгээ ингээд LazyTube үндсэндээ одоо 10 жил болж байна да. За мэдээж хажуугаар нь бол яг зэрэгцүүлээд тухайд нөгөө төгснөхийн дараагаараас нөгөө анх сургууль төгссөн Чингис хааны сургууль байсан. Тэгээ тэндээ бас тэнхимийн эрхлэгч энэ төр болоод тухайн үедээ бас Монголын тэнхимийн эрхлэгчдийн дунд нэлээ залуухан декан энэ төр болж энэ төр бас яг нөгөө хоёр ажил бас тухайн үедээ бас зэрэг хийжсэн. Тэгээ сүүлдээ ер нь яг бодоход бол нөгөө нийгмийн оролцооны хувьд ч тэр тий бас өөрийнхөө нээх энэ төр тал руугаа бизнесийн менежментийн чиглэл рүү бас нэлээд орох сонирхолтой байсан. Тэгээд нөгөө сурж байгаа хугацаанд Улаанбаатар Эрдэнэ сургуульд ч нөгөө олон улсын худалдаа эдийн засгийн чиглэлээр MBA тэгээд бас магистрийн янз бүрийн ажлууд байсан. Тэгээд тэндээсээ ер нь яг бас үлийн ихтэй маркетинг менежментийн чиглэл рүү орох хүсэл маань бүрэг төрсөн гэхүүд. Тэгэл бидний өнөөдрийн 10 жилийн хугацаанд ямар ч байсан харилцагч байгууллагуудын үнэлгээ маань өнөөдөр тий бидний бас ажлын амжилтын үр дүн болов гэж бодож байна. 10 жилийн хугацаанд бид нэр давхардаагүй тоогоор 1600 гаруй томоохон компаниудад сургалт хийсэн байна лээ. 267 компанид консалтингийн үйл ажиллагаа явуулж за нэг 66 брендийг эхнээс нь ахуулаад дуустал нь хийж бүтээж тэгээд нэг 400 орчим дундаас дээш хэмжээний судалгааны ажлуудыг хийж гүйцэтгсэн байна лээ. Олон улсын төсөл хөтөлбөрүүд одоо нэгдсэн үндэсний байгууллага Хүн амын сан ч гэдэм үү те. Дэлхийн зүүн болон бусад одоо дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа нэг 10-аад төслийн үндсэндээ гүйцэтгсэн гэсэн ийм зүйл байсан. Тэгээ ингээд залуу адагтны эдийн сургууль төгссөн бол ингээд сургуулиудаар ингээд өвөлдөө ингээд гадуур явсан. Ингээд хүүхдүүд энэ төр гээл ингээд тоолоод үсэх юм бол үнэхээр маш их тоо гарч ийн лээ. Тэгээ бид нар бас яг нөгөө өөрсөндөө их баярладаг нэг зүйл юу вэ гэхээр өнөөдөр те нэг гэр бүл нэг хүнээр дамжуулаад тэг яг тэр чинийгээрээ нийгэмд маш олон зөв сайн зүйлийн бас төвөрийг суулгаж чадсан болов гэж боддог. Тэг эргээд бид нар яг дотроо ярьдаг нь юу гэхээр бид нар аюу тийм ерөөлтөө сайхан ажил эрхэлдэг гэж аюух ярьдаг.
Тэгээ сургууль дууссан дараа хүн болгон энийгээл тэ хүн болгон өмнө тулгарсан асуудлыг шийдэх аргачлалаа болоод л тийм ээ өөрийгөө илүү таньж нээгээд л эхнэрээсээ очилд уучлалт гуугаад л тийм ээ маш олон залуучууд өндөр би яг тэр үед өөрийгөө олж харсан муу юм руу орж яваад өөрийгөө аяг татсан тий тэр үртэл би аяг манантай явж ирсэн гэл ингээл олон төрлийн юмнууд хилдэг үнэхээр ядаргаа гаргадаг зүйл бол энэ л гэдэг. Нэвтрүүлгийн маань сонирхолтой бас нэг сэдв бол амжилт байгаа. Тэгэхээр эрдэнэтлэгийн маань бодлоор амжилт гэдэг үг одоо ямар тодорхойлолттой гэдэг юм бэ? Би нөгөө захирлаасаа сонсч ирсэн нэг үг надад анх сонсоод таалагдсан байна. Амжилтанд хүрсэн гэдэг бол данганд эдийн засаг биш, найз нөхөд, гэр бүл, эрүүл мэнд бүхэл зүйлээрээ чигд явна хэлнэ гэд тэ. Тэгэхээр зарим хүмүүс хитрхи их одоо юу гэдэг эдийн засгийн утгаа хөөгд гэрүүлээ орхисон хүмүүс байдаг тэ. Гэтэл зарим хүмүүсүүдийн юу гэдэг арай өөр чиглэлээр явцсан ч юм. Тэр болж игэл энэ балансыг их сайн барьж чадсан хүн амжилтанд хүрсэн байдаг болов уу гэж би боддог. Амжилт гэдгийг би 9 давхар байшин ч юм уу те эсвэл нэг 8 өрөө орон сууцын тэр гэхээсээ илүүгээр те сэтгэл хангалуун байдал гэж тодорхойлох айгүй дуртай. Магадгүй сая өнгөрсөн 12 сарын 31-нд нэг гэр бүл те 2 өрөө барьныхаа лизингийг дуусгаад те орой дээрээ аваад шампанс тулгаж байгаа бол энэ амжилт шүү дээ. Ганц орол амжилт гэдэг бол цаг хугацааны аял юм а гэж тодорхойлжсэн тийм. Тэр ингээд амьдралын цаг хугацааны урт удаан аял дотор жижигхэн зүйл төр ч гэсэн одоо хамгийн анх одоо мэдэрчээсэн чиний амжилтын мэдрэмж. Хамгийн анх уу? Тий, хамгийн анх би одоо энийг чадчихлаа шүү. Тийм агшин мөч үйл явдалч. Тий, 7 дугаар ангид байхдаа зуныхаа амралтаар ундаа зараад тэгээд дугуун маркад сега тоглоом ингээд зөндөө юм хийж байгаад нэг 9 сарын 1-ээс арай өмнөхөн нэг за 3 5 сар 5 6 7 8 гэд 4 сар ажилласан юм байна. Тэгээ 4 сар ажиллаад тэр жил цалин 40 мянган төгрөг байхад би нэг 500 мянган төгрөгтэй болчихсон. Тэр байна. Тэр үед ээжээсээ 5 мянган төгрөг зээлж эхэлсэн л дээ. 5 мянган төгрөг нь нэг ундаа чинь 50 байсан те. Нэг 20 ундаа 50 ундаа 20-ыг авахд 1000, шилэн 20-ыг авахд бас 50,000. Тэгээд нөгөө ундааны хайрцаг маань 1000. Тэгэхээр чи 3000 болчихж байна тий. Тэгээд тэрдэг тэрийг 2000 гэд яг 5000 байсан байхгүй. Тэгээд яг тухайн үед нөгөө ундаа зардаг хүүхдүүд тий өдөрт нэг л удаа иргэдэг байсан тэнцээ 1000 зах. Би яг 3-аас дээш ерөнхийдөө иргэдэг байсан. Тэгээд хичээлээ би алдаагүй. Онцордог байсан шүү дээ. Би ч бүх сургуулаа онц төгссөн шүү дээ. Тэгээд Дэнжи мянган зах хаахад би нэг юм бодсон юм а тэр үедээ. Ингээд зах хаахтад яг юу үлдэх нөө гэж яг бодохгүй. Тэгээд ундааны ингээд би ч нэг баг 20 тоног ундаа зарцсан. Ээж аавын 50000 төгрөг өгсөн. Халаасанд нэг 20000 төгрөгтэй тий. Тэгээ 20000 төгрөгтэй ундаа авчаад тэгээд Дэнжи мянган зах хаагаад явсныхаа дараа би харсан чи хамгийн хүлцсэн юм хог байсан байхгүй. Юуны хог гэсэн чи ундааны бүглээ байсан. Би өөрөө ундаа зардаг гэсэн бол тэрийг л олж харсан биш магадгүй. Тэгээд тэр үед ундааны цэхүүд нэг бүглөөг нэг төгрөгөөр энэ төр авчдаг байсан. Буцаад гайгүй бүглөөг. Тэгээд би тэр орой бүглөө төгсөн. Тэгэд нэг орой би тэгвэл 500-аад бүглөө төгсөн. Тэгээ би наадам хүртэл би ундаагаа зарчаад би Дэнжи мянган цахаас хоосон буцдаггүйсэн би бүглөө төгсөн. Дэнжи мянган цах дээр хуучин манай чинь тэр хийдгээс ахнаар бол намайг одоо хүртэл танд шүү юу амтлахаа гэд. Тэгээд би оройны орлогоос гадна би орой 500 төгрөгтэй зүгээр газар сул өвтөж шүү дээ. Тэгээ би тэрийг ажиж тушааддаг гэсэн. Бас нэг юм асуулт амаар. За хүн ингээд нэг замаар явчлаа. Одоо бүр муугарал намайг балчиг дундуур явж чад ч юм уу. Тэгжэл гинт тэр замаар би ер нь яаж яваад байна, яаж амьдраад байна гинт бас нэг эргэлт хийдэг шүү дээ. Хин нэг нөлөөлөд ч юм уу. Эсвэл ямар нэг одоо үйлдэлээс үйл явдлаас болоод ч юм уу. Тийм нэг одоо чиний шарыг хөдлөсөн ч юм уу. Амьдралд чи өөрчлөлт гарахаар энэ тийм үйл явдал тохиолдчихсон нь. Амар шаардтай. Гэхдээ хажуугаар үнэтэй машин бол энэ өнкрөөд өгөөсэй гэж бодохгүй л дээ. Энээс илүү те. Тэгээд нэг их муухай байлэр үг гэд юм аа. Би нэг хятадаа сонсч ирсэн энэ сургалтанд Хонконгоор явж байгаад галт тэргэнд чи тийм л ухаантай бол ягаад юм ядуу юм гэдэг те. Эст үнэхээр хороо өгөхгүй. Миний бодлоор те. Өндөр хүмүүс айгүй олон чухал юм ярьдаг. Их сургуульд 20 жил эдийн засаг ярьж чад байраа томруулж чадаагүй юм байж л байдаг байхгүй те. Тэгэхээр хүн үнэхээр те ингээд чи үнэхээр ямар юм зүйл хийхийг хүсэж байгаа юм бол тэрнийхэн төлөө зүтгэх ёстой. Намайг яг ирэлж исэн юмнууд бол гэвэл аюу их байдгийн. Ээж аав хоёр маань нөгөө виз нөгөө бүгд солонгос явсан шүү дээ. Тэгээ нөгөө солонгос ажиллах гад. Тэгээ байр орон морноо зараа. Тэгээ би нөгөө эмэдэр өссөн, ханы материал эцэст өссөн л доо. Тэгээ нөгөө ээж аав тавшир маамшир энэ гэж явж байгаа. Тэгээ буцаад би ханы материал чинь 7 дугаар анги
8 дугаар анги хүртэл төгссөн 9 дугаар сургуульд одоо хүмүүс бол одоо манай багш нар бол мэдж л байгаа. Тэгээд тухайн жилдээ 7 дугаар ангид физикийн олимпиад орохгүй болсон. Дүүргийн олимпиадад. Тэгээ орсон чинь би нэгт орсон. Уг нь. Тэгсэн чинь намайг хоёрт оруулсан. Яагаад гэсэн чинь муу сургуулийн хөхт гэдэг. Тэгээд надад үнэхээр одоо юу гэдэг нь урам зориг мориг тэр үеийг үнэхээр унсан. Тэгээд сургуулаасаа шилжигээд 7 дугаар ангидаа Орос гурав дээр очиод соронцон захирал дээр ороод. Тэгээд би сүүлд нь мэдгэл болсон та нэр мэрийн. Тэгээд би шилжи ээж хоёр чи нөгөө 40 мянгатад гэртээ байсан хаяг тэрүүгээрээ шилжиж болох гээд байдаг. Тэгсэн нэгдүгээр эцэг чинь байх хэвээр хоёрдугаард бас ингээд боломжгүй энэ тэгэл ингээд. Тэгээд би яг бас буцаал ирсэн л. Тэгээд гэрийнхэндээ ирээд хэлсэн чи манай гэрийнхэн 1-8 төгсчихөө гэдэг. Тэгээд 8 9 дугаар сургууль төгсөөд тэгээд би Монгол Улсын их сургуулийн мөсийн лицей сургууль руу шилжиж орохгүй. Нөгөө гэрийн хаягч сонгоо арах юм биш тэндээ байсан юм чинь. Тэгээд шилжээд орсон чинь манай анги чинь айгүй мундаг хүүхдүүдтэй тий. Тэгээд би нэг айхаж санаа зовж исэн юм чи нөгөө миний толгойд яг сүүлийн 2 жил нөгөө муу сургуулийн хүүхэд хотын цагт байдаг гэсэн нэг ийм ойлголт айгүй тийм хандлтууд их байсан. Тэгээд би тэр хүүхдүүдтэй яг мөр зэрэгцэн сурч чадах болов тий. Манай анги чинь үнэхээр мундаг хүүхдүүд байсан шүү дээ. Одоо ч хүртэл үнэхээр мундаг залуучууд байна. Манай ялангуяа 9 дугаар ангийнхан. Тэгээд явсан би тэднээс нэг ч юмар дутаагүй яг нэг хэлээд. Тэгээд тэрнээс хойш хүн хаад сурж исэн, ямар сургуульд байсан, бүр ярих юм бол ямар ч орчинд өссөн тий. Өөрөө л тэндээсээ том шангаар хутгаж авч чадах юм бол юуг сурж болно гэдгийг аюулсаа ойлгосон. Одоо би нэг юм дээр их бахархалтай хэлэх нь намайг бол одоо ямар ч хүн сэтгэлээр унгаж чадахгүй. Яач яасан унахгүй тий. Тэгэл ингээл яаж хэлж исэн тий. Тийм учраас би хүмүүс тэгдгийн зарим нэг хүмүүс ингээл тэр үед нэг тийм байсан гэл би бол тэгдэг хана материалын эцэст багтаа байсан эмээ өдөр өссөн тий намайг ингэж айгуу доош нээж исэн мэржсэн би тэрнээс нэг хайгаад идэх юм ингээл хүмүүс нэг ярьдгүй ч юм уу тий да гэхдээ яг ийм төрлийн багш нар ч юм уу тийм ээ ийм төрлийн хандлага бол маш олон хүүхдүүдийн тий одоо ажил амьдралыг өгөө хийсэн болов гэдэгт би айгүй харамсдаг. Яг гоо тухайн үед нөгөө манай гэрийнх хүмүүс айгүй их дэмжиж ийсэн тий. Би чинь бүр 7 хоног гэрээсээ сургууль очихш бүр ингээд шоконд орсон. Нөгөө олимпиадад ингээд хитэн шүн бэлдсэн байсан хүүхд ингээд бүр тэгээ багш нар гүйж ирээл тий. Би ингээд нөгөө яг өсвөр насны хөгч маш нэг стресс орохоор айгүй хүндэл орд юм байл тий. Биширч гэдэг юм уу тий. Хүндэлж үлэр дойрол олгож явдаг ямар хүн байдгүй дэлхийн хэмжээний алдарчнуудаас юм эсвэл монголчуудаас эсвэл гэр бүлээсээ тий. Мэдээж гэр бүлийнхэн орно тий. Тэгэд би Бабар гэдэг хүнийг би номын бүр аягүй хоших дуртай л. Тэгээ одоо нийтлэлч Бабаргаа одоо сонсох юм бол энэ дурак одоо гэдэг миний нэрийг ашиглаад байна шүү дээ. Би би ингээл одоо ингээл миний хизээш дуустдаг номнууд байдаг байхгүй ингээл те бүтээлч хүний 7 шадамжт ингээл янз бүрийн номнууд байдаг л. Тэг ингээл Бабарын тэгээ сосроо мугаан ч юм ингээл хүндэлж явдаг хүмүүсийн ингээл номыг ингээл уншихаар те ингээл гаргасан юм харахаар ингээд амар ирчүүж өгдөг. Хөгжилтэй, жогтой тий голын болоод хэлсэн тий тэгээ нэг хүний ярих бичиг сэтгэх гурав яаж нэг дургуй огтлцдгийг тий тэгээ яг зүгээр би бол яг улаан фэн бас нэг талдаа тэгээ мэдээж яг нэг талаас зөвхөн тэр хүний үзгээр ертөнцийг хараад байдгүй л дээ өөр олон юмыг харьцуулдаг тий гэтээ тэр хүний бичлэг нийтлэл тий блогууд энэ унших бол бичлэг гэснээс өөрөө 2003 онд 22 настайдаа ном гаргаж ирсэн сурагтаад тий тэр үед л бас тийм ажил хэргийн талаар ном ярина. Би л өөр хүн гаргасныг мэдэхгүй байгаа. Тэгэхээр бас ном гаргаад үзсэн байна. Маш олон хүүхдүүдэд хичээл зааж байна. Бас их амжилттай явж байна. Тэгээд хэрвээ чамд одоо ид чидэрч гэдэг юм уу боломж гараад очих боломж гарах юм бол ямар албан тушаал дээр очиод юуг хэний төлөө ер нь хийхийг одоо хүсэж байна. Ер нь бол яг нь ингэж юмсан тэгч юмсан гэсэн хүсэл. Тэгээ таксины жолоочоос ахуулаад те хүн болгонд л байдаг шүү дээ. За нэг энийг тэгвэл ингүүл би гişүн байсан бол ингэж байсан юм ач гэдэг юм те. Тэр талаас ер нь бол яг явхад бол одоо бол яг миний би зүгээр боддгийн хүний тавилан бол цаанаасаа бас ингээд яг зураад ирдсэн байт юм болов уу гэж хаяг боддог юм. Угнаа шүтлэхгүй шүү дээ. Тэгсэн хэрнээ одоо би чинь манай эмээ чинь Монгол хэл уран зохиолын багш байсан те. Тэгээ миний одоо сонгосон мэрэгжил энэ төр гээд бодоод үзэхээр би яг л одоо ингээ хүмүүст те. Хүмүүсийг замаа олоход нь сажинаас нь те. Зүгчийг болдог, таяг нь болдог. Ийм л хувьд төрсөн болов уу гэж боддог. Тэгэхээр яг боллоо гэх юм бол болох юмсан гэж боддог нэг зүйл бол боловсролын сайд нэг 2 жил болж явсан те. Тэгвэл аюул олон зүйлийг өөрчлөх юмсан гэж нэг боддог. Хамгийн ихэндээ өөрөө жишээлбэл хамгийн ихэнд бол тэгэл бага тэгээд цэцэрлэг яслах сургалтаас тэгэл
энийг цэцэрлэг байгуулах юмсан л гэж боддоо шүү дээ. Манай гэр бүлийн хүн битэр хоорондоо ярьдаг байхгүй юу гэхэлэр хэрэв боломжтой бол ингээд юм айгуу том асрамжийн газрыг байгуулад тэгээд тэндээ одоо ингээд янз бүрийн шалтгаанаар ингээд үнчирсэн ч гэдэм үү те. Тэгээд нэг юм асуудалтай хүүхдүүд байдаг шүү дээ. Цөмөрлөө өөрсдөө айгуу тийм мундаг хүмүүжлээ те. Тим цэцэрлэг энэ төр хийх юм бол би бол амир амбицтай цэцэрлэг эрхлэгч нь болно гэж боддог. Тэгээд биш нөгөө өглөө анги дээр нөгөө ледэд өдөр чинь залуу лекторын сургууль хийхээр би нөгөө дандаа өглөө ангиг авдаг байхгүй. Жоохон нөхдөд. Хоош болгоол загнана. Яг 1 минут чивчмээгүй. Ухамсаа яг өндөр төвсөн сон. Минутын дараа перкэл гараа явчихдаг. Тэгээд надад нөгөө тийм хүүхдүүд байж би өөр хүүхдэд хайртай л. Тэгээд саяхан бас нэг эмэгтэй цэцэрлэг энэ төр өөрийнхөө мөнгөөр 100 гаруй хүүхдийн цэцэрлэг бий болгоод тэрэндээ ямар ч төлбөргүйгээр тий бүтэн хүүхдүүдийг авч байгаа гэж би дуулсан. Манай одоо захирал манай багийнхантайс уулзах тийм санаатай байгаа юм байна лээ. Ер нь бол тийм хүмүүнлэгийн юм бас хийх юмсаж аяга боддог. Ялангуяа би тийм бага насны яг нөгөө эхлэх үед нь тий маш их анхаарал тавьдаг. Би бол юу гэж мөрөөддөг вэ гэхээр Монгол улсын хүний нөөцийн стратегийн газар гэж байгуулад тэр Монгол улсынхаа хүний нөөцийн стратегийг гаргаж ирнэ гэд. Тэгээ хэрэг тийм ажлыг хийх юм бол одоо өөртөө ч уулзаад ерөөсөө Монгол хүний бүр багаас нь бэлтгэн ажлыг тэр хамтран хийх юм шүү дээ. Мэдээж яг зөв хувийн янз бүрийн мөрөөдлүүд байдаг. Гэхдээ би хизээч ерөнхийдөө тул гэж боддог шүү дээ. Аз жаргалтай холбогдуулаад таны яг хобби талаас ч юм сонирхмөр. Тэгээ мэдээж хобби гэх юм бол спорт машины хоббитай. Гэтэ 69-ных бол биш. Намхан дрифтинг гэхүүд тэ драгийн машинууд сонирхолтой. Бүтэнсээ энэ төр зам гарах юм бол нөгөө манай сервис сэлэр дээр очил күсэм засах гал. Харин машин засдаг гэж сонсон. Гэтэ яг тийм айхтар бол биш л дээ. Ямар ч юм ингээл засахгүй нээжүүд бол засчин тий. Спорт машин сонирхогч тий. Холбооны төвцөн даргатай. Тий, төлөвлөлт зүйлийн дарга бас дарга тэндээ тий. Тэгээд нөгөө манайх чинь бол бусад клубүүдээс бодвол жоохон хөгшөө. Одоо тэр бусад янз бүрийн крүү мөрөгөөс бодвол. Гэхдээ маш том ялгаатай. Нэгдүгээрт за өстой уучлаарай. Яг сонгодог утгаар нь спорт машиныг хөгжүүлэх гэж оролдож байгаа нэгдүгээрт. Хоёрдугаар тэгвэл хариуцлага буюу аюулгүй байдал гэдгийг бид нар номер 1 тавьдаг. Сая бид нар энэ Оросд Байкал мотор шоу тэгээд Omni Drift Bitva гэдэг хоёр тэмцээнд ороод ирсэн. Тэгэхэд бол ерөөсөө угаасаа дэлхийд дээрч тэгдэг номер 1 нь бол ерөөсөө безопасность тийм аюулгүй байдал. Бид нар хуулиас гадуурх нэг ч юм хийдэггүй. Нөгөө талаас манай холбооны гишүүд яг бүгдээр яг үндсэн хүмүүс нь ээж аваасаа нэг ч төгрөг аваагүй. Өөрсдөө болгосон нөгөө өөрийгөө бий болгосон self made тий өөрийгөө бий болгосон тэгээ бүх юм өөрөөсөө тэрнээс биш ээж аваахын машиныг аваад унаал тий гангараал энэ бол шал өөр асуудал байхгүй. Ер нь бол Монголд бас хөгжиж яваал спортлоо. Тэгвэл Монголд хөгжиж яваа мөртлөө яг дэлхийн жишгтэй харьцуулахад бол тийм хайхтар хоцрог. Бид нар юун дээр Тайванд нэг болсон уулзалт тэгээд энэ хойно сая Байкал мотор шоунд дээр очиод Монгол инженерүүдийн хийсэн тонголсон юмнууд бол үнэхээр тий яг олон улсын түвшинд гарах үс ямар ч асуудал байхгүй тэр. Тэгээ нөгөө Оросод хараад ингээд та нарын яг өөрөө хийсэн үү тий. Яг яаж энийг ингэж тий өөрчилсөн юм бэ ч гэдэг юм уу тийм талаас. Тэгээд яг үнийг хэлэхэд бол спорт машин дахиад хэлэхэд бол хариуцлага. Юуны төрөнд хүнд ажил байх хэрэгтэй. Тий. Эхлээд ажил амьдралаа бодож ш дараа нь спорт машин байхгүй. Манад ингээл эхлээд спорт машинаа тавьчихаар хэцүү шүү дээ. Эхнэр хүүхдээ нөгөөтгөө аваад динжимийн гордолтой байж ш тий. Хэцүү байхгүй. Бас хоббиныхаа талаар ирсэн чинь Эрдэнэт манс нүдэн гэл заа цэргээд бас сайхан мах шиг байна. Нэвтрүүлэг маань ажил амжилтын яриа учраас нэвтрүүлгийг бас залуучуудаас үзэж байгаа. Тэгээд залуучуудтай хандаад ер нь амжилтанд хүрэхээр тэмүүлж байгаа хүмүүс залуучууд ер нь ямар зан чанартай байх хэвээр. Ялангуяа өөрөө бол сургалтын дээр хүүхдүүдэд те яг хандлага хичээл орохдоо ер нь юу захтیں۔ Юу мэдэж аваасаа гэж хүсдгийн хичээлээсээ. Хүн зоригтой бол PC тоглохгүй. Хүн зоригтой бол арх ууш тамхи татахгүй. Хүн зоригтой бол залхуурахгүй наацхан те. Тэгэхээр нөгөө аливаа зүйлийг чадахгүй гэдэг ойлголт огт байхгүй. Хүсэж нь хүсэхгүй байх гэдэг л хамаагүй ч байдаг гэж би хэлдэг л. Тэгээ яг үнэхээр хүн хүсээд хүн яг өөрөө хичээх юм бол маш олон зүйлийг шийдэж болдог. Ялангуяа Монгол шиг эдийн засгийн өсөлттэй байгаа газар бол өнөөдөр бол залуу хүн өөрийнхөө өмнөө тулгарсан маш олон эдийн засгийн тэ нийгмийн хөгжлийн хувийн олон асуудлыг шийдэх боломжтой. Зүгээр л манад нөгөө ингээл тэ ингээд нэг юм юу гэдгийг зорилго нь одоо ер нь айгүй зөрчилддөг шүү дээ тэ. Бензинийн дийлэхгүй жип онон тэ. Төсөө өдрөө Бээжин тийм.
Тэгэл ийм нөгөө иргэнсэн соёлын нөгөө бабар хэлдгээр нөгөө нүүдэлчин соёлын иргэнсэн хэлбэр юм уу та гэдэг шиг те нэг юм чамиргах юм ихтэй те. Гэтэл хүнд яг хамгийн чухал нь яг юу хэрэгтэй вэ гэдгийг ойлгочих хэрэгтэй те. Тэгээд нөгөө ядчил санхүүгийн хэрэглээний суурь боловсралтай байх хэрэгтэй. Гэтэл хамгийн чухал нь ерөөсөө бүх юм нь явсаар агаал хүсэл гэдэг юм дээр л ирдэг. Тэ. Тэгээд бас нэг миний нэг таньдаг нэг банкны захирал хэлжсэн. Ер нь баг Монголын залуучуудыг баг зарим нэг нь бол тий бүгдийн биштэй зарим нэг нь цаанаас автоматар зээлүүгөөд тэгээ байрны хүрэнд орж яасан тий. Тэгээ нөгөө зоригтой болох гэдэг нь шүү дээ цаанаа дахиад тий. Тэгэхээр ер нь яг хүн өөрөө тэмүүлээд өөрөө зорих юм бол аюул олон зүйлийг бий болгодог. Тэгэл би бол нөгөө түрүүний яг үзээ ингээд харахад ингээд зүгээр түрүүний боловсролын сайд болох юмсан ингээд нэг зураг шиг нь бол тийм. За яг үдэ ингээд миний ингээд магадгүй бүр яг одоо ингээд шиттэн ирэх юм бол би бүр амар тэр бүх хүүхдүүдийг би хоолондоо болгочих юмсан гэж бодож байгаа энэ тэрэгээс илүүгээр би бол зорилгоо өндөр тавилгач хэлгээ өндөртэй. Нэг 3 өрөө байр, нэг хучин машинаар тийм хязгаарлагдахгүйгээр дэлхийн хэмжээнд сэтгэх ёстой. Яг Монгол залуучууд бол өнөөдөр чадж байгаа хэсэг бүлгэнж байна. Одоо энэний тоог л олон болох хэрэгтэй болж байгаа. Дотны энэ гэсэн ойлголт бол байхгүй шүү дээ. Огт байхгүй. Тэгэхээр бид нар ингээд одоо тэр яаж өөрийнхөө амбицийг хөдөлгөдөг Чингисийн гэдэг юм уу те ямар нэгэн шалтгаанаар ч байсан хамаагүй яг ингээд тэр ямар гол зорих хэрэгтэй. Харах зүгээр нэг жирийн нэг дундаж үнэтэй машин унтсан мөртлөө байр түрээслүүлээд те тэгээд 24 шиг 3 өрөө байр түрээслүүлдэг залуу байна шүү дээ. 26 настай те нэг ч төгрөг ээжээс аваагүй. Тэгээд дээр нь тэр түрүүний тэр машин дээр хэлж яхад маш олон залуучууд одоо угчнаас гарах ёстой. Тэ? Одоо ингээл тэгэл нэг ээжигээ машиныг унана аваасаа мөнгө нэхэн тэ? Аав ээжээрийг өгөхөд төхөр бараг л энэ байр минийх тэ? Тийм бидэх чадваргүй тийм залуучууд хамгийн аимшигтай нь гарч ирж байна. Гэтэл өнөөдөр тэ гэр ороллоос ч юм уу тэ хотын зах хөдөөнөөс ирсэн мөртлөө гайхамшигтай баялаг хүтээж байгаа. Хичнээн залуучууд тийм яаж. Гэтэл магадгүй бололцоо боломжийг нь нөхцөлийг нь харахаар нэгэнд нь илүү их боломж байгаа мөртлөө тэрийг ашиглаж чадахгүй л шүү дээ. Манай дээр ирж байгаа хүмүүсийн хувьд бол тэгэл шууд оролцоол тэ шууд яриад тэ зарим нэг нь амбицтэй би ангийн дарга болно энэ төр гэл тэ айгүй мундаг. Тэгээд хэрвээ чамд яг бид нар зүгээр сонь жишээ нэг Адия гэдэг хүү гэдэг байсан 7 жилийн өмнө шүү дээ. 6 жилийн өмнө. Хэрвээ бид нар нөгөө тэр үед хэрвээ чамд 1 сая доллартай бол чи юу хийх үү гэдэг нэг юм асуулт тавьдаг гэсэн. Тэгсэн минутын дараа даалгавар өгчөөд нөгөө танилцуулчаад баг болгочоод тэгсэн чи араас асуужсан. Багшаа мөнгө ч өрөхгүй байна гэд. Энэ хийх юмд нь. Тэгээ за чи өөрөө зүгээр ингээд тэ хаваад тэ чи өөрийнхөө хүссэн мөнгийг одоо зээлж авсан гэж төсөөлөд тэг хийгээ тэ тэр хүүгийн хийжсэн төсөл нь 58 илүү 59 сая долларын төсөл хийсэн. Тэдний багийнхны хийсэн төсөл нь. Тэгээ бид нар тэр цагаас хойш ер нь тоо өгөө болий тэ сая маягээд яах юм бэ? Яах юм? Өөртөө шууд хэмжгээд тэднийг бол жинхэнэ хөгжүүлж явах хэрэгтэй. Тэгэхээр үзэгчтэй ажил амжилтын яриа нэвтрүүлгийн 5 дахь дугаараар Лизиту компани маркетингийн албаны захирал Пүрвэгийн Эрдэнэтлэг оролцож байна. Зочин хөтлөгчөөр Ганабел институтын захирал Пүрвэж авийн ган долгоор оролцож байна. Нэвтрүүлэгтээ хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Одоо ингээ байгууллагуудад хичээл заагаад сургалт явуулаа зөвлөгөөгд 10 жил өнгөрцөн мэнтэй бүхэлдээ 10 гэдэг бол их хугацаа. Тэгээд анх эхлэл үед ер нь ямар чиглэлийн хичээл сургалтууд авдаг байсан. Одоо сүүлийн зэр нь ямар чиглэлийн сургалтууд авах зэрэг компаниуд илүү анхаардаг болж байгаа. Эндээс бас тухайн байгууллага манай компаниудын аж ахуйн нэгжүүдийн бас хөгжлийн өөрчлөлт ч гэдэг юм уу харагдах байх л та. Ямар ч байсан сүүлийн нэг 10-11 жилийн хугацаанд мэдлэг гэдэг зүйл бол хамгийн чухал юм байна гэдэг ойлгочихсон. Энэ бол хамгийн том давуу тал. Одоо яах вэ гэдэг асуулт гарна. Бүх компани төгс төгөлдөр байдал руу шилжинэ. За 2003 онд бидний хандлага ярьж эхлэхэд хүмүүс авдаг байсан байхгүй. За хандлага чи яах вэ? Шууд харилцааны соёлоо л ор. Наач юм бол яваа да бараг л болчихно тий. Тэгээ 2006-7 оноос хойш бол хандлагын асуудал бол маш хүчтэй яригдж эхэлсэн. Дээр нь нөгөө бүтээмжийн асуудлууд маш яригдж эхэлсэн тий. Хамгийн бага орцоор хамгийн их гарцад яаж өргөж гэдэг юм уу тий. Тэгээд тэрний технологийн асуудлууд байсан. Тэгээл ингээл ер нь үе шатандаа ингээл хараад тах. Нэг хэсэг бол одоо хүний нөөцийн асуудлууд тий. Хүний нөөц удирдлагын асуудлууд маш их орж эхэлж байна. Нэг хэсэг борлуулалтын асуудлууд гэдэг ингээд. Одоо бол яг ерөнхийдөө бас нэг талаас их чигэд болчлоо гэж харж байгаа шүү тий. Яг зөвхөн нэг тал руугаа туйлших биш. Зөвхөн маркетинг менежмент шүү тий. Яг ингээл бүгднтэй за яг энэ стратегийг анхааралтай. Гэхдээ нэг л зүйл. Яг сургалтын хэрэгцээг зөв тодорхойлол тийм ээ. Яг тэр хэрэгцээ тийм ээ. Хэрэгтэй цагт нөх. Тэгэхгүй болохоор нөгөө
Хэрэггүй үед өгсөн үнэтэй зөвлөгөө хэрэггүй л болчих шүү дээ. Зөвхөн одоо нэг тийм сургалтын зөвлөх компаниудын талаар санаа тавих биш. Магадгүй те улсын хэмжээнд яг тэр Сингапур те шал өөр бодлого барих хэрэгтэй байхгүй. Англи хэл сайн мэддэг, төгөлдөр аягүй сайн тоглодог те. Орос хэл аягүй сайтай, физик, хим аягүй мундаг мэддэг хүүхэд мөртлөө төлөвшөөгүй. Тэгэхээр бид нар нөгөө хувь хүн талаас нь ажиллаагүй болчиход байгаа байхгүй жишээ. Төлөвшөж чадаагүй учраас өөрийнхөө тэр замналыг буруу тодорхойлоод байна гэдэг. Тэгэхээр бид нэр одоо яг байгууллага дээр хувь хүмүүс төр тулж ажилладаг учраас би яг хувь хүнийхээ хувьд юу гэж хардаг вэ гэхээр улс орныг өөрийн хүний нөөцийн нэг стратеги төлөлттэй байгаасай. Хэрэв байдаг юм бол одоо бидний одоо хүчийг ашиглаа тий нэг юм хүний нөөцийн энэ стратегийг гаргаж ирээсэй гэж би боддیں۔ Яг Монголын одоо юу гэдэг нь оюуны тий одоо тэр боловсролын зах зээлийн маш том орон зайг одоо жишээ нь зөвлөх компаниуд орлож байгаа. Ирж байгаа хүмүүсийн нөгөө суурь соёл, суурь хутуун өөрөө одоо жишээ нь тий аюу санаа. Борлуулалтын менежер ажил авах гэхэд худалдагч хийхгүй гэж ирнэ. Хүүхэд тасарч ажил авах гэхэд би зарц хийхгүй гэж ирнэ. Тэгээ нөгөө энэ манай монголчуудаас хандлагын юм аюу. Би юм цэвэрлжүүл би энийг үгэнд орчвол би энэс нь доошоо орох гэдэг юм шиг тий. Ийм амбиц дээд боловсролтой хүмүүст харагдчихлээ. Уг нь ингээд нэгэнт тэр хүн тэр цалинг авахын төлөө те өөрийнхөө амьдралд тэр цалинг хэрэглэхийн төлөө тэр ажлыг хийж байгаа юм чинь сэтгэлээ гаргаад уг нь үйлчлэх хэрэгтэй байх гэж боддог. Гэтэл тийм нэрдээс манай үйлчлэгээний байгууллагаар би ер нь ховорхон сэтгэл ханамжтай гардаг байхгүй. Тэгээ одоо жишээ нь Mobicom, Skytel, Unitel-д тарагдаг нэг зүйл нийтлэг нэг том айгуу том даваа тал. Тэр нь хүмүүсийн суурь хандлагыг өөрчлөх чиглэлийн төслүүд айгуу хэрэгжүүлдэг. А суурь хандлага нь өөрчлөгдсөн байхад харилцаа үйлчлэх үйл шал өөр. Гэтэл ухамсар нь өөрчлөгдөггүй те. Би энэний доорож бараг л боол болж байна те. Би энд бараг зарслагдаж байна гэж бодож байгаа ийм хандлагатай хүмүүс ямар ч сургалт орсон хаалттай үлээж байгаа. Гэтэл суурь хандлагыг өөрчлөлтсөн байхад те байгууллагын уур амьсгал, бүтээмж, баг, оролцооны асуудал бол шал өөр төвшөнд гараад ирдэг. Тэгэхээр өөрийнхөө хувьд нь олон жил хичээл зааж байхад бүр сэтгэл зүрхээсээ хичээл заах сонирхолтой ямар сэдв байдаг вэ? За манай багш нар бүгдээрээ л дуртай. Миний зүгээр яг хамгийн их одоо ярих дуртай гэх юм бол хүний хандлагын хичээлүүдийг би ярих их тийм сонгох их дуртай. Хүний гэр бүлийн тэгээд хүний ажлын, амьдралын, амжилтыг маш олон зүйлд суурь хандлага зөв тавигдвал тэр хүн өөрөө маш олон зүйлд зөв тавигдчихдаг. Тийм учраас яг тэр талд их дуртай. Зөвлөх компаниуд бол өөрөө бараг 10-11 стар шүү дээ. Ерөөсөө нэг л 7 өдөр ерөөсөө цаг нь аргагүй шүү дээ. Тэгэхээр манай охины хинэн ч ядарч чинь, хинэн ч ингэж ийн гэдэггүй те. Тэр уран зэргийг юунаас авах вэ? Өдөл юмаа хийгээл дуусах ч юм гоё шүү. Тэгж байгаа ажилласаа дуртай ажиллаа тий. Тэгээд одоо ингээл нэг тийм ажиллаа тавьчаад байгаад идэх хүмүүс байдаг шүү. За яаж ийний дараа харна тий. Нэг кофе очоод эхлэх үү гэх тий. Аа байж байгаа нэг үзэндээ ухандаа гэл ингээл ээжэд хийгээч тэрний оронд тий. Тэгэхээр ингээл яг ингээл юмаа хийгээл ингээл явал ерөөсөө яг үнэхээр 24 цаг өөрөө хүрлцэхгүй л шүү дээ. Шүн унтчих захтаа хүртэл юм бодож л байх шүү. Яах вэ тий. Гудамжинд таксинд бүглэрээ явж захтаа хүртэл би яах ёстой вэ те? Хаана ямар асуудал байна? Баян юм бодож явах ёстой. Зүгээр ингээд нэг юм би тэгээд нэг одоо ингээд зарим нэг хороол муралд байгаа ч юм уу одоо хэлүүл уурлах байх та. Биш одоо энд сууцсан цохоор хаяа хороол орно л. Энэ хороол моролоос ингээд эсвэл ингээд UB мартаар ингээд явж байхаар тийм юу ч боддоггүй хүмүүстэй аягүй таардаг байхгүй. Бодолтогч нар ингээд бодол нь харагддаг шүү дээ. Та бол мэдэн шүү дээ. Тэгэл ингээд суур ингээл хүн харна ингээ юу ч бодохгүй яаж хүн харж чаддаг гайхаад идэх ингээ висалгал хийж байгаа гэсэн. Хүн хараад амьд байгаа сэрүүн байгаа хүн хараад байгаа мөртлөө толгойд юу ч бодохдаггүй байсан. Бүр юу ч бодохдаггүй бүр ингээ гайхамаар ядаж л хүн ирэхэд энэ нөхөрд нэг хүмүүс зарчих юмсан гэсэн бодолч байхгүй байгаа байхгүй. Юу ч бодохгүй тий. Тэгэхээр тэрэн дээр чи мэрэгжлийнхаа одоо яг өвчин бас хөдөлгөө чи нэмэр. Хөдлөн шүү дээ. Яаж байгаа вэ? Гэхдээ та одоо юу хийгээ суугаад байгаа энэ хоорондоо нэг англи хэлний славар авчаач энэ төргээл олон юм ярил л да. Тэгэл яг хөдөөж авах ч байна. Лези төвийн сургалтын үйлчилгээ болон Эрдэнэ тулгынхаа өөрийнхөөс амжилтын талаарх бодол сонирхолтой түүхүүдээс үзэгчтэйгээс хуваалцлаа. Тэгээд нэвтрүүлгийн маань цаг харамсалтай дуусч байна. Ингээ яриад байвал цаашаа яриа л бахараа сонирхолтой яриа өрнжил та. Хамгийн гол нь та бүхэнд бол Монголын ирээдүйг бэлтгэх тэр гоё том боломж байгаа шүү. Зөв хандлагатай, зөв хүмүүсийг бэлтгэх. Тэгэхээр энэ ажил үйлс өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд энэ завшаа нэг ашиглаа завхан аймаг цуг гэдэг шиг. Манай бизнес леди гэдэг ингээ шууд энэгээр навч энэ гэдэг ийм сэтгүүлийн сая 10 жилийн өмнө гаргасан тусгай дугаар байгаа. Би энийг бас
нар мандах сэтгүүлчтэй бас. За баярлалаа. Хандлагаар маш та ингээд бэлэглэе. За тэгээ бас уламжил ёсоор манай ай номын сан. Тийм, номын сан бас нэг ном бэлгэлж байгаа. Тэгээд одоо ингээд ажил амжилтын гараа гэхээр бид нар ингээд энэгээр дандаа ийм менежмент хөгжлийн номнууд явах бол тэр дотор бас нэг гинт тэг гоё өнгө нэмээд гэж удаад ингээд мөнгө цул гэдэг энэ мундаг бартендер залуу өөрөө байдаг. Тэгээ энэ маш хүнтэй бүтээл. Тэгээ дэлхийн шилдэг 130 коктейл гэдэг ингээд найруулах ингээд ийм номыг бэлэглэе. Тэгээд бас ийм энэ коктейлний олон төрлийн амчиг тэгэл олон сонирхолтой хүмүүстэй, олон сонирхолтой өнгө ертөнцтэй бас уулзуулж байгаарай гэж та бүхэндээ хүсье өрөөё. За баярлалаа. Гоё ном бэлгэлсэнд. Манай ай намын сайн шилдэг коктейл гэдэг номоор мөнх цул автортай номоор баяжж байна. Талархлаа. Дараагийн уулзалт коктейлтай юм. Тэгээ дараагийнхаа зочныг энэ коктейлаар дайлт юм уу гэдэг. Тий. За ган талархтаа бас баярлалаа. Тэгээ үзэгчтэй ажил амжилтын яриа нэвтрүүлгийн 5 дахь дугаар Лизи төвийн маркетинг альбомын захирал Эрдэнэ талаар оролцсноор мөн зочин хөтлөгчөөр Ганабел институтын захирал ган далгаар оролцсноор инхүү өндөрлж байна. Нэвтрүүлэгтэй хамт байсанд үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар уулзъя. Баяртай.